хоёр дахь харж байгаа гэдэг хэлэхгүй. Тийм. юм би юу? Ээста. Тийм аа тэгээд дахиад аа. За сайн байцгаана уу? Маа баланс подкаст ээлж дугаар эхэлж байна. Тэгээ Бэккойн, Гэвэн. тэгээ маа хоёр найз Очроо байна. Цэгц байна. очроо ингээ хоёр дахь орж байгаа. Эхний оролтынх дээр нь санамсаргүй байдлаар дугаар ностох гэсэн. Тэгээ манай даага нэхээ дахиад орж байгаа. Хамтрагчаас өлцсөн. Хамтрагчаас өллөө тэгээ дахиад орж байгаа. Тэгээ ер нь чамаг юмдагтай синглийг тийг мэдчихэж байгаа юм. Мэн сингл шүү дээ. Биш юм уу? Ашигхаад. Би сингл шүү. Аа маа гээ сингл ийшээ гээ сингл хүмүүс байна тэгээд. За юу ярих нь хараад тахгүй гэдэг. Сингл үү? Тий. Сингл гэдэг статус айгуу сайн шүү. Айгуу санжина. Айгуу сонин шүү. Аа. Ниш complicated. Өөр хүн амтанд өргөжсөн үү? Мэн нэг сүүл нэг сард салсан шүү дээ. Нэг сард найзтайгаа Таиланд явахынхаа өмнө хүн салсан уу? Энэ хүн хамт явсан. Таиланд явсан. Салж агаад явнаа гэшээс. Энэ хүн бол салаагүй. Тэр үед бол найз хүнтэй байсан. Ирээд салсан. Найз хүнтэйгээ цуг Таиланд явсан. Баясаа. За манай ер нь босго бас нэлээ өндөр болсон тэвстэй гэнт. Яа. Хоёр ихэр ороор үстэй үзэлтэнд одоо та хоёр одоо энэ дугаар дээр нэг хүн моол шүү. Нэг хүн муулнаа. Наараг нэгч. Наараа мэдхгүй шүү би. Наараа үдчихээл бит хоёрыг зүгээр солио. Наараа ихтэй бүр арай л амар уу. Бит хоёрыг нэг мэдээний сайд хүрт тавьсан байсан. Гурав байлаа да. Тийм үү. Тий. Тэр асуудлыг юу вэ? Ярих юм. Ямар чухам ойлж байна. Тэр асуудлыг юу вэ? Тэрийг ойлгохгүй. Тэр Наараа Мариас. Наараа шиг хүнтэй чи суух уу гэж асуучихгүй юу? За. Тэгсэн чинь үгүй юу гэж тэм хүнтэй суудیں۔ Арайчтай марайчтай говийн бор нэр арай бэлэнчлэх сэтгэлгээтэй мэтгэлгээтэй ярьж байгаа хгүй. Тэгээд Instagram дээр TikTok дээр тавих зүгээр дээ сүүл Facebook дээр тавьсан чинь шууд 2000 хүн алнаа гэж ороод ирсэн шүү дээ. Тэгээд би тань сайн бичээд харамаас бас амар юм шүү. Арайж битэж. Мөнгө авч бичдэг юм бахта зүгээр хандлттай болохоор бичдэг юм. Хандлттай болохоор л бичдэг тийм шүү дээ. Нэг тийм мөнгө цанаадах юм байхгүй л үү. Дахин нөхөн хашаа одоо энэ. Захтай. Одоо өөр гоё юм яри. Сонирхолтой юм л. Улс төр үнэ тэр. Тэгээд наараа Яаш тэ. Улс төрөөс гараа юу. Өөр гоё. Баг насны түүх мүүх. За тийм байж болно шүү дээ. Тэр 10 жил хаан төгслөө. Тэр томооч шүү дээ. Ховдон ч өслөө. Амар алдартай хайптай л сурвалт юм. Тэнд юм амьдралаар жүрнө. Яаж 10 жил. Аюу гоёс шүү. Ганц гоё бизнес биш жоохон дэлгэрүүлээд тэр. Яг юу нь тийм гоё юм тэгвэл. Спринт уу юу? Томооч ер нь бол за яг сургууль талаасаа бол яг ингээд бусад хувийн сургуулиуд, улсын сургуулиудтай бас зүгээр дундаж дуул сургууль. Гэхдээ яг ингээд анх байгууллагатад нь бидэд орж исэн байхгүй. Тэгээд анх байгууллагатаа амар тийм нэг хайптай яваад амар лаг сургууль гарч ирэх чинь гэж яригадаад тэгээд талаас ингээд амар өндөр шалгууртай хүүхдүүд авцсан байхгүй. Дөнгөж дотор нь амар хүүхдүүд байна. Спортын тэр академик талаасаач тэр амар сор хүүхдүүд нь тийч явчаад цуглалцсан. Тэгээд яг манай үед иргэдэх юм бол ер нь бол амар чөлөөт цаг ихтэй. Тэгээд ерөөхдөө амар чөлөөтэй байсан ч гэсэн те манай сургуулиас хамгийн гоё байсан юм гэдэг юм бол хамт олон юм уу да. Тэр хүүхдүүд талаас цуглалцсан айгүй мундаг хүүхдүүдээс бол тэдрээс сурах юм айгүй их байсан. Шаралт өгж ярд юм уу те? Дөрөв шат тавсан юм уу? Би очиж нэг шалгалт бол биш ээ. Нэг шал. Эхнийх нь сервер маягийн бүглүүд. Тийм. Дараагийнх нь тийш дээ 3 шаттай шүү. Ривер дээр очиж би нэг тэр чинь 3 дахь нь. 2 дахь нь бичлэг гэж болгосон шүү. Тэгээд сүүлх нь ярьцлагыг орсон юм уу? Ярьцлага гээд дөнгөд очингууд ингээд тийм нэг зүгээр нэг сонирхолтой янз бүрийн айгүй шалгах юмнууд. Тэгээс яг нэг А4 өнгөтэй тийм нэг юу лээ тийм бат бүх цамхаг баримаар гээд. Гайхчихсан ба тэр 11-р ингээд орчихсон. Тэгээс яг тийм дүм хүн инээтрээ сурлагын амжилттай нэг хараг юм шүү дээ тий. Тэр бол нэг. Тийм хариг. Аяой.
Би чинь 10 жил Орос 3 сурчаад Аа. тэгээд сүүлийн 2 жилдээ томоочонд ороод төгссөн. За орсоор яриад үзүүлж. Орсоор ирж үзүүлэх. Орос 3 яг Орос 3-аас гарснаа ирж болж байна. За яриад үзвэл. Орос руу би одоо би чинь 4 оных гэдэг чинь 10 онд сургуульд орсон байгаа шүү дээ. Аха. Тэгээд тэгэнгүүт сургуульд орох үед чинь манай эмээ, ээжийн талын эмээ, аавын талын бас өвөө нь Оросд сурч ирсэн хүмүүс байдаг байхгүй. Тэгээд Орос хэлтэй байх юм бол ер нь бол хүн гацдаггүй гэж бодсон. Тэгээ явж байгаад Орос 3 тэр үед чинь бас соронзон захирал амар алдартай байсан. Тэгээд хүүхдүүд чинь айгүй Орос 3 руу шуурдаг байсан. Тэгэж ороод тэгэл айгүй тийм хүмүүжил сайтай сургууль өссөн хүүхдүүд нь. Тэгэл Орос 3-аас Орос руу явж сурахаас өөр боломжууд байхгүйсэн. Тэгээд би чинь багаас Америк явна гэж бодсон. Тэгэл Орос 3-д төгсөх юм бол Америк явах хэцүү байна да гэж бодлоо. Тэгэл томооч нар орсон. Америк руу явал амар бэлтэн. Америк руу явсан. Тэгээ буцаа ирцэлсэн. Тэзээ ирсэн. Сайн ирсэн юм уу? Гүү 24 оны зүүн. Эхний 1 жил сурсан. 1 жил сурчаад нэг сургуулаа буруу сонгоо авчихсан. Тэгээ тэрнээс болоод за энэ сургуулийг болоод өгöd. Тэгээд гараад хурж ирээд бүтэн жил гарan одоо санхүүгийн чиглэлээр ажиллаад одоо сургууль явчихсан. Тэгээ уус бүнээр ирэхтэй ч тэр байгаа юм чи. Хайд энэ багтаа амар зодолч модолттой байсан уу? Үгүй шүү дээ. Үгүй юу. Мен зодолч юу гэж зодож байгаа юм шүү дээ. Мен бага ингээдээ атмаа байсан юм аа. Аа тийм. Цаа жоохон. Тэгэл ээж зодолтгоо бөл гэл. За. Би бол зураг зодон хоёрыг холоос хардаг. Амьдралдаа түүхэндээ хоёр зодолцсон. Нэг тиймэрхүү л. Чи зодолтой байсан. Баггүй юу. Тэгвэл дээрэмдүүлж ирсэн үү та хэд? Дээрэмдүүлж үлдсэн. Яаж дээрэмдүүлв? Нэг амар бүгдийг нэрээч. Би чинь 3 дугаар ангида манай Аргүн гэдэг нэг найз байт. Тэгэл нэг 3 найз байдаг гэсэн юм. Манайх руу хамаагүй орж гардаг. Аав ээжидээ бүгдээрээ мэддэг. Тэгэл Аргүн гэрт ирсэн битээр хойлох нь байжсэн чинь гармаар сагдаад болтгоо. Би чи өөрөө сакс тоглох амар хоббитэй. Бүр багасаа сакс тоглолцсон. Тэгээд сакс тоглоно гээд Аргүнтэй цуг сакс тоглохгүй гараад гарах гэж байдаг. Тэгээ ээж рүү ирээд гарлаа шүү гэдэгс чи ээж тэр өдөр яагаад ч юм ингээд миний хүү ингээд бити гараа ингээд кино түрээсэлж үзхийг зөвшөөрдөг байсан байхгүй. Тэгээд тэгсэн чи ингээд өнөөдөр кино түрээсэлж үзэж чамаагүй ингээд гэртээ байчихаа гэдэг байхгүй. Тэгэхээр үгүй ээж би гар загслаа магслаа гэл тэгвэл зөрүүдлэл гарсан юм. Тэгэл Аргүн битээр амар хоёулаа бөмбөгтэй Орос хөрийнхөө хашаар явж исэн чинь нэг ахтай тараал тэр ах нь Америк явах гэж байгаа. Тэгээ гэрийнхэнтэйгээ муудалцсан паспорт авч чадахгүй. Нагагийн хоёр дөө гэрээ хаалгад өгшөө ахыхаа паспортыг аваад өгчих гээд. Тэгээд тэгсэн чи бит хоёр чи 3 дугаар ингээ хоёр өгч дагаа явчих чи. Тэгэл тэр тийшээгээ баруун тийшээгээ 6 дугаар сургуулийн тийшээгээ нэг хуучны Орос 9 давхрууд байдсан шүү дээ. Тийшээгээ оруулаад тэгэл 4 билүү 5 давхрлууд гаргангуудаа. Тоо би ингээ орчод ирээ. Тоо хоёр ингээ энэ чинь байж ирэхгүй. Тэгээ байж ирсэн чинь тоо хоёр ингээ энэ чинь явч магадгүй гэл барьцаанд уцаа гэлдэг чинь. Тэгэхээр нь уцаа өгч болохгүй гэл бид хоёр хоёул яг адилхан ээлжиг уцтай заяа. Тэгэл тэгсэн чинь бид хоёр ингээ саксныхаа бөмбөгийг өгч ёо гэдэгс чи үгүй тоо хоёр саксныхаа бөмбөгийг үлдээгээ цуцчих магадгүй гэд. Тэгээ уцаа өг. Тэгээ тэгсэн чи өгөхгүй би гүрийдэг байхгүй. Тэгсэн чи ингээ подолкос хөл үзүүлсэн чи битүү хутан амар сөрөвтэй байх заяа. Тэгэл тэрийг нь хараад айччих юм чи. Тэгэл хоёр жоох хүүхэд чи яах дурцаа өгөөл. Тэгсэн чинь доошоо жижүүр хахт хоёр дүүг айлгах ч үгүй хэлчихэд ирээ заяа. Энд чинь сөхөдлөх юм бол алаа шүүгээ. Тэгээ бид хоёр чинь заа гээл. Тэгэл доошоо явал алга болцсон. Хүү бид хоёр чинь 2 цаг нэг хогийн бүгд хэсэг дээд шүү дээ. Нөгөө тэр хэсэг дээр ингээл 2 цаг гарвал байдгүй. За тэгээ сүүлдээ бүр орой болох гот. Тэгээ тэгсэн чинь тэр шатныхын чинь нэг нүхвэс юм аа. Тэгээ тэр нүхээр нь доотлого давхрыг шалгаал байна уугүй шалгаал. Тэгэл 2 давхар руу гарангуудаа шууд нүдэн хэнжгүүгээл гараал уйлцсан хоёул. Тэгэл ангийнхаа нэг хүүхдтэй тараал эмээтэйг явжсэн. Эмээгийнх нь уцаар аав руу залгаал. Би дээрэмдүүлчлээ гэдэг. Шууд Сүхбаатар дүүргийн цагдаа тэр хүрээд дэр гэл. Тэгэл талбай өнөдөг Сүхбаатар дүүргийн цагдаа тэр мэдүүлэг өгч байгаа. Хоёр жоох хүүхд юугаач мэдхгүй зэ. Тэгснэ. Бид тэр хоёулаа бандгар байсан байхгүй юу? Хоёулаа бандгар заяа. Тэгээд тэгсэн чинь мэдүүлэг тэр худлаа яриа.
Тэр ах бит хоёрыг хүчээр авч явсан. Бит хоёрыг ингээ мөрнөөс зурж байгаад ингээ өргөөд авч явсан бовсон гэж яриад. Тэгээ тэр үед камер байхгүйсэн хөөхгүй. Тэгээд ярьсан байж нөгөө хулгайч нь олддггүй. Тэгээд тэгсэн чинь нэг цагтаа нь явж байгаа тэн чинь нэг камер харсан юм шиг. Нэг хүнсний дэлгүүр байсан. Тэгээ хүнсний дэлгүүрийн камер дээр яг бит хоёрыг яг явсан маршрутын зам харагддаг хөөхгүй. Ухраагаа үзэж өө байгаар дагцаа алхаж байгаа. Дагаж алхаад очиод ирэмдүүлчихэж байгаа шүү. Амар төв. Чи чам тим дэрэмдсэн төг байгаа юм. Мэн байхгүй. Гэхдээ яг нэг байх юм байд юм аа. Яа тийм. Би бүжаахан байхдаа мах жогтдаг гэсэн хэрэг. За. Яа нэг гаран дээр санитал хийж байгаа ингээд гал хасгаа ингээд тийм байж штэ. Сайн туршиж үзэх гээд задгаа мөнгө кармалаад юу имээсээ авчиад санитал авчиад явж байгаа байхгүй. Тэгээд яг дээрэмдүүлсэн ч яах вэ? Зөө нэг бас ах байсан. Ах ч штэ би жоох бүх нөхөн жоох бүх. Надаас арай том жоох бүх гэсэн. Тэгэл мөнгө төгрөөнэ тэрийг л одоо байхгүй. Одоо хариулт хэдэн нэг 50 100 төгрөг гэсэн. Тэрийг санааталт өгвөл тэгэл орчихсон. Нэг онцон дээрэмдүүлсэн бол. Юу аа. Тэр одоо дээрэмдүүлсэн дээрэмдүүлсэн бодлоо гэсэн. Санаатал дээрэмдүүлсэн байсан. Чи дээрэмдүүлчихсэн үү? Би бүр сая зэгцэхтэй бүр яг адилхан дээрэмдүүлсэн. Тийм үү. Гэтэ жоо томшсон багтаа. 8 дөрөв. Яасэ. Гэрийн төлхөр бидгүү, гэрийн доор ирчүүл гэжсэн чинь ээж рүү залсан чи очиж ийн гээд. Аггүй нэг хажуу өөр дэлгүүрт үлдээсэн. Би дээш нь орж үзээгүүд тэгсэн чинь нэг ах цаг эдэлж ин засвснаа. Их нэртэйгээ хэрэлцсэн. Хадмын даймдэрт хадамтайгаа муудалцсан. Ах их нэрийг дуудаад өгч. Танаа их ч юм намайг яаж таних юм гэсэн чи. Манай их нэр багш магш гэж хаад. Тэгээд орц руу ороод идсэн чинь би наваа ихлэ лифт руу оруулж 20к өгийн мөгийг гэсэн. Би бас жоохон кэш гэдэг. Лифт руу орж бас 60-аас ороод штэ. Тэгээ 6 давхар руу гараад бас хогийн пункт руу эргэж байгаа маа. Хааганд үг зааж өгнэш шиг. Тэгээ ингээ эргөө орсон чи хоёр ах ихч хоёр үнсэлцээ зөксч дээ. Тэгээд нөгөө ах чинь гинт шууд ингээ доод давхарлаа бууга намаа хаяад би тэ юу болж байна ойлгохгүй. Хуяасан байхаг ардаас нь очоо. Тэсэн чинь нөгөөх нь нааш андуу гэсэн. Доотын давхрын пункт руу орсон. Дугуурал алан шүү гэж хэлээл. Тэгэл дээрэмдвэс. Юугаа дээрэмдүүлв? Утсаа. Би ч бүр уцаа бүр амар дээрэмдүүлж өстөөс. Бас уу. Бүр амар нөгөө нэг шүний захын нэг автобусны бодол хийдэж шүү дээ яг эсрэг талын. Яг тэнцээд автобус үлээгэл зогсчихсэн чинь бас би яг 12 дахь байсан юм аа. 11 ч илүү том баг уу. За 5 6 жил юм. Тийм 5 6. Тэгээ том тэгээ яг нэг автобус руу суух чаа яг ингээд суусан чи хойноос автобусны жолоочих чиний уцыг чи хулгаалаа цаашаа гүйчлээ гэхгүй юу? Тэгээд яг тийшээ гүйсэн гэл тийшээ гүйгээл яг нэг тэнчнээс хаашийн хүн гүйж байгаа харагдсан өгч. Нааш зам гараад явцсан гэхгүй юу? Яг тэрүүгээр нь хажууд нэг ногоон гэрэл нь асаад яг ногоон гэрэл нь асаад цаана гараад угаасаа ингээд хүн байхгүй ингээд фак гэл буцаад нөгөө тал руугаа явж байгаа шүү дээ. Тэгээд нэг юм зардаг хүмүүс идэв шүү дээ. Ингээд гадаа ил нөгөө бохмох тамхимог ахаа тэр нэг хүн иш миний цогтойгоосаад уцыг аваад гүйсэн харсан уу гэсэн чи чамд тэр нөгөө нэг зүг заадаг чи чиний уцыг авцсан шүү дээ гэж. Чи дээрэмдүүлэг хулгаад алдсан юм шүү. Тий, гэхдээ ер нь жоо хулгаа дээрэмтэй ойрлцсон. Гэтэ хаг госуусан угаас зүгээр нааг тийшээ гэсэн тэр хүн надад ичсэн. Надад. Тэр үл чи яаж тэгцдэх вэ? Пал хийгээл явчихсан тийм хүн юм яцгаар. Та гуравч яг бүр дээрэмдүүлсэн. Кармага шалгангууд утас тэмдэрхдэггүй байхад хүн машин дайруулж байгаа юм шиг тийм шок авдаг гэсэн. Харин тийм ч үл амарсан. Одоо миний энэ утас чи баг миний 17 8 утас. Надад утас тогтдог. Би бас утсаа нэлээ хаяхгүй байж байгаа л тэнд нэг гусуулаад тэрнээс ачаа аяг хөдөлтэй. Сүүлийн 5 жил аяг бол багтаа бол над дээр бол утас тогтдоггүй. Над тогтдог 3 юм байна. Цахилгаантай цамц байна, малгай байна, утас байна. Хөөхөн гэж хэлэх юм баг гэж бодлоо. Басгүй. Нэ ч аяг үнэн ч. Үнэн ч гэдэг л хоёр нэрээ. Тэгээ зэгтэл үнэн ч юм байна. Мэн цагаад бол айгүй үнэн. Цагаад толголоо. Яг юу чи цагийг толгох вэ? Яг ингээд яг гоё те яг ингээд айгүй өөрхөн харилцаатай болол өөрхөн үерхэл тэгэл гоё шүү дээ. Тэдэн үнэн ч яав та. Хоёр гэж. Хоёр. Ясаа хоёр гэсэн шүү дээ.
Хэдэн үнэнч бус явсан. Наад чи үнэгүй тэр чинь угаасаа тэгээд яг relationship биш situationship шүү дээ. Тэгэхээр Тий. үнэнч бос гэдэг нь юу гэсэн үг? Тодорхойлолтой. За юу ч яа. Тэгээ хэдэн үнэтэй тэгвэл тэгээд үерхсэн тэгвэл. Хоёр байна. Хоёрын Хайрцсан тэгвэл. Хоёр биш. Тэмээ. Аа. Тэрийг тоолоо явж. Тоол хэвдэг юм уу? Үгүй юм шүү дээ. 2 гэдэл шилнэ шүү дээ. Хоёр Хоёр гэж. X гэдлээр ярьсан уу? 2 дугаар. 2. 2. Мань хамгийн их. 3. Юу. Хоёр нэрийн 2x гэм. Тийш тий. Яг уу. Яаси. 2 ч юм уу 3 ч юм уу. 8 дугаар анги оруулах юм. Тэрийг оруулахгүй. Оруулахгүй. Тэгвэл би 2-оо бас. Яг юм лаг X гэдэг юм шүү. За at least 1 жил үү? Окей. At least 1 хагас жил ч. 2 л тий. 2 хамгийн удаандаа хэд байсан юм? Үерхс хугацаа юу? Тий. 4 хэдэн жил юм бэ? 20 зооч 4 жил гар. 4 жил хагас. Оо чинийх 2 жил орчин. Оо Жил гараа. чинийх хэд болж Чи байна? одоо ингэж нэг жил гараал явчих та. Динэ хэд байсан? Үргэлжилж байгаа. 3 сар штэ энэ. Хэдэн сар? Дээдл нь 3 сар болчихсон. За яагаад 3-аас дэвшлэхгүй? Яг 3-аас дэвшлэхгүй нь юу болохгүй. Асуудал тэдэнд байна уу чамд? 3-аас яг дээшлсэн байж болно. Тэрийг ихтэй одоо үргэлж таацсан бол байдаг. Яг Яаси. Яагаад ямар болчихсон 2 үнэтэйг бол 3 сар л ирчихсэн. Нэг нь бол нэг гарцдаг байсан юм байна. 3-аас дээш. 2 удаа гарцдаг. Аа. Тэр нь бас нийлээд нэг бас усрэл 4 5 гүү. Тэстэй нэг бас 3 сараас л арай их бас. Тэр 2x шиг нэг нь байна тань хуу. Тэнэ штэ. Аа. Асуудал юу вэ? Яагаад болов? Асуудал надад л байдаг хта одоо. Тэг надад л байгаа. Алаагүй л энэ. Чи таяр юу гэж таяр жоохон гадарлах байлгүй дээ. Юу асуудал уу? Тэ. Чиний талаас уу? Тэ. Заавал өвөлт асуудал өгч хүчээд тэгэл болохгүй юм болоо. Тийм, тэгэл бүгдэхгүй шүү. Зүүн. Жог хүн танихтай муу байгаа юм л чи. Асуудал гэвэл тэгэл Түрүү жингээ үрчигээд байсан юм шүү. Хага бороо байсан бол яах вэ? юу онцсон юм уу? Унтаагүй. Яагаад тэгээ Тоглолт үзсэн юм аа. юу Тэр таа. талаар яах вэ? Тэрийг ярих Зүгээр дээ. хөл бөмбөл. Тэрийг ярихгүй байна. Зүгээр хөл бөмбөл. Хөл бөмбөгийн дэлхийн авар. Дэлхийн авруулж. Одоо цагийг болж байгаа лээ. Одоо цаг 8 болж байна. Тэгээ унтаагүй шинжэнгөө. Хэдэн цаг нойргүй. Хэдэн цаг нойргүй юм би. Бараг 48 цаг хүрч байгаа. 48 цагаар 36 гараад. Тэр офицер. Гүй 24. Айгу 24 давах юм. 36 мөр хавцал. Мэдгүй тоолдоггүй шүү дээ. Тэгээ та хоёр тэгвэл бүтлгүй болцсон. Түүх. Энэ хүнд энэ хүн яри гэсэн шүү. Юу ийри? Бүтлгүй болцсон. Бүтлгүй болцоо юу? Ой, өмнөх дугаарууд ч үзээ бүтлгүй болцоо асуугаад тахлаар энэ л орж ирэх байх гэж бодлоо. За. Байдгүй олддгүй. За. Бодож нэг юм санс. За. Ингүй. Нэг охинтой инстаграмаар танилцдаг байхгүй. За. Сая нэг хагас жил юу. Аа. Тэгээд инстаграмаар танилцал. Оо, гайгүй. Би угаасаа ингээ миний тайптэй нэлийн дөхөхгүй зөвхөн байсан байхгүй. Миний тайп бас айгу сонио. Тэгэл тэгсэн чинь очиод орой 10-11 үед уулзъя гэдгсэн. Тэгэхээр за окей гэчээд би нэг найзуудаасаа болоод бүр оройтчихгүй юу. Бүр шөнө 12 1 болгоод. Тэгээд за одоо тэгээд гадуур гарч мараадахын шашин зүгээр ингээд машин дотор зүгээр уулзаад танилцчихдөө гэж бодоод очиод авахгүй. Тэгэл очиод авсан чинь зургантаас шал өргөө байт. Йоо. Тэгэл яа за цагчдал. Тэгэл машин дотор нэг цаг гараа ярьж байгаа л хүүхдээ яаж тэгэх юм дохвт. Тэгэл нэг цаг гараа яриад танилцаал ингэдэм юм тэгдэм юм гэж байгаа л за ингээд тэгья дараа нь олъё гэл тэгэл гэрт нь болгосон да. Энэ бол catfish төлцөл юм да. Тэгэл айгүй их хүшиг байж байгаа л явснаа. Тэгсэн. Эйгөө. Яа тийм муухай бодлох гэж хайшаа.
Чи яг юм байсан юм. Нэ иймэрхүү юм байсан. Ханд байж байгаа л явсан аа. Тэгсэн. Дахиад болоод Бүгд кино үзсэн. Дахиж уулзаагүй. Гэтэ тэр яг 6 тэр хит янзлахаар бас амар Айгу үнцтэй. айгу асуудалтай тий. Зүгээр ерөнхийн нэг жоохон өөсөв бол дарах байж л тий. Хитрийгээ янзлахаар бас тэгээд ялангуяа ингээ болцсон ганц тийм одоо сошиал медиагаар танилцаад нөгөө хүнтэй бас одоо хүлээлтнүүд нь хүрэхгүй байх ч юм тий. Одоо өөрийгөө одоо жоохон хит өндөр ч одоо юу гэмээр юм. Яг өөрийгөө яг өөрөөрөө биш өөр хүнээр харагдуулаад тахаар яг яг тийм тавилаа юм да тий. Одоо бүр болно. Бүр амар болсон. AI-д төлцөл ч дээ. Гэхдээ яг AI танахтай AI айдахгүй тэгээд AI төлцөл ч. Би чи яж хат айгу өөрөөр чи хайрцаж үрцэл эхлэх юм бол зүгээр ингээд юу хийж нэгэл тэнгүү зүгээр шууд зураг дараад явуулчихдаг байхгүй. Зүгээр ингээд өрөөндөө гівчих юм бол өрөөнийхөө зургийг дарж явуулаад гадуур явж байгаа гадуур явж байгаа зураг дараад явуулчихдаг байхгүй. Тэгээ тэнгүүт тэгдгүү хүмүүс айгу видео кол хийхгүй. Тэгээл хийвгүй пост. Бид нар цаана яаж ийч магадгүй. Би бол хаширсан. Тэгээс айгу тэгвдгийн юм шиг. Мэ чин царай зүс гарсан зураг минь сошиалд байдаггүй шүү. Тэгэхээр юу нэ чи жоо царанаас ичээд нөө. Тэгээд царай зураг байдаг. Царанаас жоо ичээд нөө. Царай зураг байдаг баха. Яагаад? Тэр амьдрал дээр амар ямар гоё царайлаг залуу гэж бодоод тийм байсан болоо. Одоо өснө ургачихлаар пост хийх юм байна маа. Одоо өөрхөн стилийг болцсон. Үгүй. Хайсаар. Хайсаар л байна. Эрэгтэй хүн чинь бас мөнгөтэй байх хэрэгтэй л дээ. Тэнгүүт одоо ингээд зүгээр тийм амар оож зайсан баян биш шүү дээ. Гэтэ зүгээр яг ингээд ажил хийж идэг. Ер нь бол амьдралын төлөө зүтгэх ёстой шүү дээ. Би яг тийм бодолтой байхгүй юу? Яг эрэгтэй эмэгтэй хүний тал дээр ингээд гэр бүл болонгууд яг эмэгтэй нөгөө ажил хийж ийн гэж ерөөсөө нэг над бодогдгүй. Тэгээд тэнгүүд эрэгтэй нь хариуцлага авч яваад эмэгтэй нь ажил хийж болно. Гэтэ тэрийг өөрөө юм зарцуулдаг ч юм уу. Тэнгүүд яг эрэгтэй хүн яг ингээд тийм хаастлар сэтгэхүйтэй байл амар гойсон нэгтэй. Юм бицтэй юу? Тэр юу ч хийжсэн хамаагүй. Юу гэж тэгэж яаж хийхгүй гэхдээ яг ингээд эрэгтэй хүн хөдөлгөөнтэй энэ тийм ингээд гоё. Тийм байвал гоё санагддаг юм. Хятад кинонод Тэг хятад метад драма бокс зэрэгэд байдаг. Нэг ядаа охин баян залуу гэж. Тэг үзэн тэгээд үзээд тэр чим 20 хэдэн минут юм билээ шүү дээ. Үз Хэд дуусчихсан. байтугай тэр чинь. Тийм тэгээд үржлийн үзэх гээд рил руу ингээ оронгууд байхгүй. Аппликейшн татдсан байлээ. Зөв Google дээр Харин тэгдэм юм. За. чиж бол чи амар үнэтэй билээ. Оо татсан юм уу? Татаж үзсэн шүү дээ. Би үлсгүй байхгүй юу? Тэгсэн чинь нэг тулааны спорт нэг рил гарч ирсэн юм. Тэгээд тэгсэн чи яг нэг хүүхд нэг хичээд гэр бүлэхэд л яг ингээ тулдаж явдаг. Тэр сонирхолтой санагдаад тийг амар нуршаад тахгүй ингээд амар өрнөлтөө гоцсон байхгүй. Тэдрийг чи ингээд хальт ингээд гүйлгэл харамт ингээ яриа л идэм билээ шүү дээ. Яриа л тэгдгүүг нь үзээл тэгэл тэр аппликейшнийг дата орж үздэг байхгүй. Тэгсэн чи тэдрийг ингээд бүгдийг ингээд 69 туваагаад ингээд рил болгоцсон. 60 120 рил мэл болгоцсон. Тэгснээ 5 рил нь $5 лөө. Нилээ өмтэй. Нэгийг нь дуусгах баг $30-40 болж илээ. Тэгэл за энийг үзээгүй юм шиг мартчихдаг гэж бол. Гэтэ яг тийм кино үздэг хүмүүст яг тийш нь ороод нэрийг нь YouTube дээр copy paste ингэж YouTube дээр яг бүтнээр нь хуулаад тавьсан байт юм биш үү? Тэр аппликейшнүүд дээр байдаг юм бүгдээр YouTube дээр үүждэг юм байна. Яг нэрээр. ер нь таял кино үзүүл хаанаас үзэж байна? Netflix нь үзэх юм байдаггүй шүү дээ. Сервер солисон ч ямар ч байхгүй. Prime дээр бас нэг байхгүй. Prime дээр яг тооч гэсээд кинонууд Юуны шингээ видеос. тэр чинь Netflix дээр Friends байх болцтой. мэдгүй. Netflix ороогүй амар удаж угаас ороогүй. Netflix орох 2 л юм үзчихсэн. 3. Stranger Things үзчихсэн, Hunter x Hunter үзчихсэн. Friends үзчихсэн. Тэгэл бол өөр юм үзчих. Хулгайн сайт маяг энэ дээр манай Flix Player гэдэг нөө F movies. Энд сайгүй үзсэн шүү. Flix би Cineb Тэгэл Bob киноноос улаан сайт. За Монгол хурцлахдаг кино үзсэн юм уу? Нэг юу шинэ кинонд байд юм уу? Байд шүү дээ. Орчуулалт биш үү монголчууд?
Тийм. Эйгүүр дорт юм бэл. Яа гээл. Яа гэл. Яа гээл. Сүүлийн үед үзсэн гоё кино юу? Сүлүүд үз тэнэг кино. Тэнэг кино байна. За. Obsession. Obsession. Тэр чи амар лаглаг юм шүү. Би яа хүмүүс лаг гэдэг ойлгохгүй шүү. Тоош. чи гоё кино лээ. Кристофер Үгүй тэр чи бүр нэг лоо бач дээр бүтсэн кино шүү. Бараг 1 саяар бүтээд бараг 150 сая орлон бодлоо. найруулагч нэгтэй тийм лаг юм. том хүн байсан шүү. Тийм. Кристофер Нолан байсан санаатай. Худлаа юм болов. За Google дээр хандаа Sci-fi. ажилт. Тэр надад нэг таалагддаг гэж аа. Сүүлд мэн яасан штэ. Dark Knight. 3 дуусгаад. Тэгээд энэ хэсэг кинонд үзсэн. Bloodhounds гэдэг кино үзсэн юм. Ой. Монгол кино үзэж гин үү? Яг үзэхгүй. Энэ Монгол кино үзвэл нэг манжуудтай зодтолтод идэх Монгол кино шүү дээ. Монгол гэл нэг бол зураа муура фантастик. Зүрхний хэлм хэлээ. Тэд нар айгу зүгээр санагдаад. Тэрнээс огшоодог кинонууд гэж юу? Тэд чи яг огшоодог үстэй тийм хүмүүс. Өрнө сет өөдөг юм уу? Тийм. Өнөө хувьд нөгөө цуурал хавц тэрэг. Тэр гоё кино л шүү дээ. сонирхолтой юм байлээ. Хийцэл мэдсэн ч гэсэн айгуу лаг юм. Одоо шинжээч гэх кино гарч байгаа. Шинжээч нь үзэж байгаа. Бас гоё юм бэл. Яг хавц тэргийн үргэлжлэл юм шигтэй жүжигчт нь өөр. Тэгтээ гоё жүжигч. Би шинжээч ч хатс хэрэгтэй. Би шинжээч үзсэн юм. Тэр гоё юм бэл. Шинжээч бол янзын ихцээ. Тийм бэл. Тэгээд өмнө хавц тэргийн хоёрыг үзчихсэн болохоор энэ шинжээч явж байгаа хавц тэрэгтэй холбогдох юм шүү. Тийм. Тийм спойлер хийж байна. Чи Хүмүүс спойлерч байгуул. Наалан биш байсан юм шүү. Шал өөр. Наалан байсан наалны чи цалин баг 1 сая байх гэсэн бохоо. Үнэ. Нэг юу Кари Баркер ч юм уу. Ноолны цалин саяас их баха. А би нөгөө юутай ханд орчиж байгаа нөгөө Одиссейтэй ханд орчиж. Одиссей одоо хийчих нь яг ноол юм. Одиссей. Юм яхаа Google төсөө байдаг. За сүүлийн үед үзсэн хамгийн гоё кинонууд ч юм. Ингээ. Таныг бол ингээл Бүтэн кино юм уу? хамаагүй. Суул бүтэн. Сток кино. Сүүлд инновашны үедээ сангаас нөгөө Марти Супрем үз. Гоё. Харин гоё кино л. Тэр бүр яг ингээл амар ингээл Юм бодогдуулдаг кино л тий. Яг зүгээр ч нэг кино. амар struggle хийж байгаа. Тий. Амар хөдөлгөөнтэй тий. Таад өөрсдөө цаг хэдээр үлдэх 10-аас. Яг дөрүлээ хэлээд. За. Тэгцээс хэлээ. Өөрөөсдөө л яг За. Царай шиг өөр юм бол баг зөвхөн яг ингээд цай. За би бол 10-аас тэдэ. Би энэ итгэлтэй байна гэдэг. Би 10-аас 5, турчвал 7. Яа. За 7 потенциал 7. Potential бол 7. Potential бол 7. Байна 10-аас Одоо бол 5 дээр. 5 л та. Гүй чи 6. Байна 5. Гүй за 7. Байна 5. Би бас 5 гээл. Яг өөрсдөө би бол 10-аас 8 л. Яа дугасаа 10-аас 10 шүү. Гүр та ч гэсэн Яа гоё шүү дээ. Яг худлаа. Гэхдээ яг худлаа чи өөргөө 5-аас 5. Зөвхөн царай гэж байгаа байхгүй. Энэ царайг чи ингээд энэ хувцалд өөрийгөө авч явж байгаа байдал чи ингээд тэгээд нийтдээ ингээ 10 болж болно. Зөвхөн ингээд царайг кроплоод харах юм бол бас жоохон бодит байдалтай байгаарэ шүү. Яг өөртөө ихтэй л баг. Би 10-аас 5 гэнгээ. Би бол сайхан энэ царайтай өөртөө. Байна уу сэтгэл хангалуун байдгүй. Оо сайхан байна уу. Хөөтлөдөх юм уу? За зогсгоо тэр. Гүй. Энийг ингээд татаад Яаж аргач шүү дээ. алж гин үү? Тэгнэ. Бэк зүгээр 10-аас 8 гэсэн мөөлөө. Гэм минь. Би 5 тайтлын 5 л хичээлтэй. Тэгвэл би 6. Би нэг битээ. Би 6 шүү. Камер хараад жоохон жүжид шүү нөгөө хүмүүс. Тийм ээ. Манай л өөрийгөө царай л гэж боддог. Энэ л жүжидсэн. Цэвэрхэн гэж боддог. Тэгээ. За тэгвэл заяа. Энэ хүний өөртөө итгэл толцсон шүү дээ. Харин тэгээд 10-аас 5 гэхээр би гайхчих واخхой. Бүр F үнэлгээтэй өөрийгөө өгöd нь шүү дээ. Яасан юм бэ? Яасан. Үнээр л шүү дээ. Би дуурай хийж үзчих. Өө зүгээр та гураа хайж үздэг үл яах юм бэ?
Гуруула гарч байгаа ганцаараа ингэ хилүүлчих юм уу? Нэвтрүүлэг дээр бол Төгсөөгүй. Бид гурав гарч явах чи хэлчих юм. Биш ээ биш. Харин тэ зүгээр гадуур явж байхдаа таагаар яаж жүжигдэг. одоо үнэ хэлж ийн гэж Маазар. Годоо юм. On God чиш. За энэ өвөл нэг жишээ айлгуул хаашаа айлах вэ? Хөөе. Мөнгөний хамааралтай юм уу? За яг хамааралтай тодорхой хэмжээний хамааралтай. За боли чамд яг Японд л Тэг хүссэн уусуугаад нэг явчих. Зөө бач оног өгчөө. За тэгээ 15. За 10 сая 7 хоног. За 10 сая 7 хоног. За. Нислэг нөх юм. Үгүй нислэг байх газар нь цаанаасаа. Цаанаасаа тэгээд 10 сая төгрөг $3,000. За окей. Япон явчих. хайцлах гэсэн. Юу? Хайцлах гэсэн. Угаасаа. Гэхдээ монголчууд оруулнаа. Оруулах юм уу? Тий. Мэн үү? Таиланд. Би бол Таиланд. Яагаад Таиланд явах гэдэг? Ямар хэцүү юм бэ яах вэ? Юу гэж хэлээ? Одоо миний хувьд одоо хэлчихье. Миний хувьд хайцлагаас явах гэдэг нь надад дандаа л өндөр хөгжилтэй явсаар явж үзсэн. Одоо яг нэг тийм хаалттай те нэг тийм диктаторшиптэй бүр ингээ ертөнцөөс ингээ бүр тасарсан тийм улс очиод тийм экспириенс мэдэрмээр байхгүй. Тийм ямар заавал нэг 4 журмын даваа явдаг те тийм надад сонирхолтой байна. Гэтэ тийм Тийм хаалттай. Одоо хаалттай гэвэл одоо Куб байна, Хойд Солонгос энэ ойрхоноор нь Хойд Солонгос л гэж байна. Чиний сонирхол юм да те. Мэн хайчгүй. Нөгөө ингээд тийм шалтгаанууд хэлье. Хань чи яг яагаад Таиланд явах гэдэг? Яа юу? За би энэ өвөл гэж бол хэлсэн. Хань тий. За энэ өвөл за Солонгос явсан тодорхой хэмжээний хүүтэн. Тэ. Анд Япон бас хүүтэн. Мэн бол гоётэй халуун газар. Тэ далайрэг дээр гоётэй coconut juice уугаал баймар. Тэ. Миний ойлгож байгаа. Букет толгой. Букет толгой юу? Тэ. Би бол Бангкок яваад араас нь 7 хоногийн хугацаа ихэд 4 хоног Бангкок, 3 хоног Пхукет. Тэгэл ирээдөө. Хинтээ. Ганцаараа шүү. За ганцаараа. Ганцаараа юм уу? Ганцаараа явчих. Оо ганцаараа гэвэл шалгуур шүү дээ. Ганцаараа гэвэл Бразил. Оо. Тэ? Бразил явж бас латинаас ойлаа. Үгүй. Латина? Латина. Латинагаар ойлгочихгүй төө. Латин Америкт харъя л. Миний жоохон твдээ сэтгэхэд. Хантай. Тэнгүү одоо ингээд найд зүгээр ингээд сонгох байсан бол би шинэ яг Таиланд буюу Вьетнамыг сонгох байхгүй. Яагаад вэ гэхээр одоо ингээд одоо манай найзууд Оросд байна, Японд байна, Солонгост байна, Австралид байна, Америкт байна ингээд цуглах боломжтой баажт газар. Тэгээд ганцаар айлна гэдэг юм бол нислэг байх газар цаанаас юм чи Бразил явсан. Гоё шүү. Өмнөд Америк гэж үзмэрлээ шүү дээ. Угсаа Өмнөд Америк руу одоо Монголоос ч одоо тийшээ аялах хамгийн өндөр зардал гарна шүү дээ. Тэгэх бах тийм. Манай Монгол паспорт ингээд газрууд руу амар их визтэй байт юм байл шүү дээ. Угсаа визтэй байдсан шүү дээ. Ийшээ тийш виз Америк бол бүгдэнд нь л үүд юм шиг л шүү дээ. Тэнгүүд Монгол паспорт нэг сони юм Аргентин идэрлүү виз юм байл шүү дээ. Тийм шүү дээ. Харин тий. Би тэрийг хайхсан. Та нар мотоцикл унах дуртай юу? Сонирхол нэг юм авцсан тэгээ байдаг. Авч тоосон дарагдаа байж лагаа авалтаа чи. Өөлөхгүй. Аа. Тэгээд жоохон зав гарахгүй энэ сургалтанд нь суух. Мотоциклын хобби бол байдаг юм аа. Уусаа машин мотоциклын хоббитэй. Нэг хоббинтай ч би уужгаар жоохон 400 зэт лөө. Цаг хэмнэх. цаг хэмнэх гэсэн юм байна. Цаг хэмнэх. Тэр цаг хэмнэх цаг нь олдохгүй тэгээд мотоциклт амар байлаа тий. Сая хин биш үү? Намлуу. Нөө юу нэрчсэн дээ. Тий, намлуу мотоциклтэй явж байгаа нөгөө талааслахын дэж унтсан байл шүү дээ. тийм намлуунаа нэг үдчихвэл яахаа. Өвдөг нь амар болчихсон. 3-4 өнгөрсөн ч гэлээ. Цикл авч байгаа юм гурал баярлдаг гэж байгаа юм да. Авч нэг баярлаад амьд үлдч нэг баярлаад зарж нэг баярлдаг гэж байгаа юм да. Өнөө баг үний хортой хоо. Монгол жолооч нар ч ямар л Таиланд бол мопед унаад авчих янз шүү дээ. Йоо, Таиланд авч мопед унах юмсоо. Гоё танд.
Нэ чи сууд явстэй. Явсан шүү дээ. Явсан биз дээ. Явсан. Гоё Моцикл нь хасаахгүй нөө. Эний за тэр ч яах. Миний яг үндэ моцикл унах ямар ч хэрэгцээ байгаагүй л дээ. Аха. Манай Airbnb Монголоор бол хүүхдийн 100-аас 100 метрийн зайтай байсан. Тэгээ бидэд хүүхдийн 100 дээр л цуглдаг гэсэн. Эний моциклд ирдэг гэсэн. Ярам гэсэн. Тэгээ налахаас гэх юм. Налахаас. Уулын цаас. Би онгоцсон сууч юм мэдсэн шүү дээ. Гэмэнэ чи айгуу л аим budget friendly байсан хгүй. Амар low budget-аар явал автобустах газар автобустад богоодохдоо богоонд л тээ. Тэгэл бид яг юун дээр онгоцсондоо суугаад та ингээд хаана авч байгаа. Камалаг аралт дээр шүү дээ. Юу вэ? Мэн бол батон гэдэг. За ер нь бол заяа. Ер нь бол юм шүү. Ингээд за би ингээд дөрүүлээ байгаа байхгүй. Очроо ингээд тавтах нь. Очроогийн ингээд X-ын 6 атхан заяа. Тэгээд тэгсэн чинь X-ийг одоо авч явахгүй маахгүй. Залуучуудаараа явна солиороод идэх байхгүй. Тэгээд 5 хүний амар гоё буудал харцсан захиалцсан байждаг байхгүй. Тэгс чи энэ хүн гойчсон. Би шүү дээ тэхгүй болохгүй. За X чинь талаар ярий зөө. Одоо X гадаад хүн шүү дээ. Тийм. Яг гадаад хүнтэй үерх, Монгол хүнтэй үерхийн ялгаа. Нэг ялгаа байгаагүй шүү дээ. Угаасаа тэгэд Яг мань руу гараад байгаа юм мэдэхгүй шүү дээ. казак Тухайн чи мэдэн шүү дээ. Үгүй мань гадаад 5 3 л мэдэх юм шүү мань дээ. гадаад хүнтэй үерхэж үзээгүй гэдгээ л ярьж байгаа. Аа. Ингээд цаашаа хараад ир. Энд чи гадаад хүнтэй үерхэж үзсэн хүн байж баг. Ялгаа ямар ч ялгаа байхгүй. Тийм соёлын ялгаа. За Казахстан юм ярих гар маань ингэ яг үндэ ялгаа байдаг. Тэгвэл яг гадаад ч Казахстан Монгол гэдэг. Нэг юу н байхгүй. Байхгүй яг л Казахстан Монгол охтууд нэг л адилхан уу. Манай их амар менлээс шүү дээ. Нүн. намж Юу юу? шүү гэх юм уу? Жоо юм X бол үнэхээр кул охин байсан. кул. Кул. Яг панк кул. Үнэ. Мексикийн санаж надаа. Гэхдээ сандаггүй л дээ. Сандаг юм уу? Яг Битгүй муухай. хамгой. Нүгэл шаа. Одоо энийг Асар Нүгэл одоо энийг зэгцээр орс хэлээр орчуулаад. тавьчих. нүгэлгээд тэлтэй. Яарсаар Нүгэл гэж мэдгүй шүү дээ. хөл та. Мен одоо Орос хэл Манайхаар син гэж байна шүү дээ. Орос хэл оролдоогүй бараг 7 жил биш ээ. 7 жил гарсан болчихлоо. Юу ярьчлаа? Манай хэсэг яг тасууч байна. Гэхдээ чи бүкэд тэгэхээр танаа X гэж чи ч бас арай гадаад хүнтэй бас тодорхой нэлийн удаа үргэсэн шүү дээ, тий? Бараг жил болсон шүү дээ. Тавдлаар яаж. Сая Ямар Гарсан болоо жил болоо. Яаж чи 3-4 сар л болчихсон баг. 7 сарын Чи 100 үерхэд 16 салцсан юм шүү 7 сарын 16-нд үерхэд дээ. 1 сар салцсан. 1 сар байгаагүй 2 шүү. сар. 1 сар тэдүүлээ явчихад ирсэн шүү. Тий 2 сар. Тэгээ Тэгвэл 2 сар Мартин анниверсал 3 сар 8. Тэгэхээр чи 9 сар үерхэсэн юм шүү. Гүү 8 сар. 9 сар хөрөхгүй ээ. Нэг 7 8 сар. 7 сарын 16-нд битүү үерхэсэн. За. Тэгээд за 3 сарын 8-нд 12 1 2 тэгээ 3 нь орохгүй. Тийш дээ чи нэр эмгтээчүүдийн баяраар салаад гэж ямар муухай юм бэ гэдэг. 9 10 11 би гоолоор 12 Болооч юм. болоогүй 7 сарын 16-нд үерхэсэн гэж хэлсэн. За 7 3 2-ыг орчих. Тэгээд 8 сар. За. За 8 сар. 7 8 9 ямар ялаа. За. Чи нэрээ тэр Казахстан руу яаж ивж ясныг түүхээ нэг яриаш. Тэгээд тэр бүр лаг явсан жоохон шүү. дуус хандлах руу. Юу? Казахстан руу яаж найз охин руу явсан тадлаараа. Нэг ярих уу. Гинт шийдсэн шүү дээ. Хоёлаа юу Солонгос аэропорт. Нью-Йорк аэропорт л уу? Солонгос аэропорт гэсэн хаа. Байж байгаа л. Гэхдээ гол яг явсанд юугаар ирж байгаа. Маршрутаа юу? Тий, яг яаж явлаа. Миний лаг явсан шүү дээ. Ганцаараа гараал богоондол тий гарснаа вокзал орсноо богоон дунгуйтаа Бээжин дээр бууснаа тэнчэнээс Дашинг аэропорт руу метрод бол тэнчэнэ Дашинг аэропорт дээр Майнкрафт тоглож нэг хоноол тэгэл өглөөнс ирэл ниссэн шүү дээ. Бээжингээс ниссэн шүү дээ. Гайгүй бас арай бүр лов бажтаар явж болох байсан юм биш шүү дээ.
автобустаал цаашаа Хоёр явсан тий? автобустаал. Нэг явлаа. Нэг л Нэг яваад нэг Пхукет. Казахт нэг уулзсан. Америк танилцаж уулзаад Казахстан руу би зорж очиод тэгээд Пхукет руу авч явсан юм шиг. Дагуу хэцдэг шүү тий. Казахстан руу тэгж зорж явсан мэн одоо санахгүй байна. Таиланд явсан маршрут бол амар тайван. Лаггүй бэ. Лаг явсан. Тэрийг бол ер нь л нэг дайсантайч нэг хүсээд тахаар юм бол биш. За. Бас одоо Надад бол юм муухай зуухай амар хэцүү зүйл байгаагүй. Манай гоё явсан мөнгөгүй. Энэ чинээс ийм арт ороод автобустаал замын үд ороод замын үдээсээ дахиж автобустаж ирэн ороод ирээнээсээ дахиж автобустаж Бээж ороод Бээж бишээ яла Бээжингээс шөнөс. тийм Бээжингээсээ шууд Шанхай дээр бууж 8 цаг хүлээгээл. Шанхай дээр буугаад цаашаа Пхукет орчоод тэгээд буцахтаа болохоор Малайз ороод Малайзаас Бээжин дээр буугаад Би буцахтаа ганцаар явчихсан тий. Энэ юу айгүй олон ганцаар явчихсан биш үү? Солонгос руу ганц. Би Нью-Йоркд буугаад төөрөөд ээ. Нью-Йоркд би бол бэктамп буух хэвчээсэн. Нэ. Онгоцноос Солонгос дээр өмнө шин шавдж байгаа онгоцноос авах. Битээр хоёулаа амч яваадсан. Тэгэл ингэж яваал нэг газар уулзах хэвчээсэн. Би яг чекний хийхээсээ 50 минутын өмнө ирэх хэвчээд үлээ. Тий. Юм цаг 30 гэдэг. Тэгсэн мэн зүгээр онгоц нисгээс 30 минут өмнө шээ. Яа ч хоёр шимнаа мэрц гүйж очиж байгаа шүү дээ. Юу чекин хагаад бараг 40 минут болсон. Тэгэл заа гэл. Тэгэл хоноол маргааш нь Нью-Йорк руу ганцаараа очиж буугаал. Тэгээ нэг ямар сал байлаа. Мексик сал байлаа. Нэг амар фродны бач гэдэг скамблуулаад мэн ингээд карманд нэг бэлэн $40 төлсөн хэвчээ 20 ч лөө 20 юм уу 40 байсан баха. Тэгээд Баффало руу яаж явах юм тэрийг асууж нөгөөх нь би мэдэн Jamaican Station руу би ч хөргөд үчи тэнчнээс авцустаад явна. За гэж. Гараад таксины Uber-т нь суух гээд тэгсэн чи хам би амар шинэ оны BMW X доллартай зөө. Ороо суусан чи голдо шиша миша тавьчихсан. Хараач лөөрөнгөө зөө. Тэрс би юу ороод ирээ гайхаашаа нөөг чи чимлээ амар ингээл өргөөл багаж руу хийгээл өстой их биш тавиал ингээл амар лаг үйлчлээд наа. Тэгэл замдаа асууж явах. Энэ надад хийд гарах лээ. Гайгүй хэлэхгүй байна. Тэгэл би жоон брок хийж байгаа юм аа. Би ингээд тэгээд надад карт маркны дээр байхгүй. Би ийшээ өмнөд Apple Pay-ээр төлөөд ирсэн юм аа. Би жоон кэш гаргаж ирж чадахгүй нэ. Тэгсэн чи наа чин такси оруулаад $160 доллар. Би гайхаашаа тийм байхгүй. За надад ингээд бэлэн 40 намайг энэ буулгач чинийг аваад явчих гэл. Тэгсэн чи нөгөөх нь нэг л явах шинж байдаггүй. Тэмээ нуугнаар уу залгаад. Дуугнаа бро нөгөө гайтай чи нилээ юм ирсэн ба. 50 минут юм ярьж чагаад нөгөө гай чи нааш ирсэн. Би нууц өгснө. За чи надад байгаа өгч. Дуугнаас на байгаа өгч. За гээд нөгөө $40 өгч. Менеж мангар Аз царай. Мангар Аз хувцалсан заяо. Тинчээ ингээ Queens дээр бууц харуудан гот очив. Нөгөө торон цамц цамцтай байна. Торон цамц цамцтай байна. Бажинка шаацсан. Үнэн солонгос стилтэй юм чи. Үнэн бодохоор стилтэй шааж байгаа. Энэ ямар Азгай бооч ингээд бодох юм тэгэл байхгүй шүү дээ. Битээрээс нааш солонгос ирээд бас нөгөө Солонгос аэропорт дээр унтаад тий. Тэгсэн чи метр гэж амар сэтгэлтэй юм л шууд одоо би нэг өөрийнхөө дугаар дээр тэр тик захиалж байгаа шүү дээ. Шууд миний дугаар руу шууд Viber-аар ирээд заяа. Гэтэ Аз бол интернет орсон байсан. Viber-аар би тэр залгаа танаа онгоц чи одоо 5 минутын дараа нислээ гэд. Би тэр Аз яг бас жоохон ойрхон унтцсан байсан гítдэг. Тэгээ нэг их чараа дүнг чамаг сүлэн ороод битээр ороод хайлахаа. Чи наараас ирсэн дээ. Би бас уугнаар явж байхдаа Чикагод онгоцноос онгоцож унсах гэсэн шүү дээ. Ямар азар гейтний хажууд нэг унтцсан. Яж нойргүй зөө. Нөгөө тэтгэээс нөгөө нэг баяртаа гүйлээ майлан болцсон байна. Шүнжэнгөө нойргүй өгсөн шүү дээ. Энэ сүмийн нэслэгтэй те бижсэн. Юу Стюарт Юки. Энэ нэрэлөө чин сангийн нэслэгчний хүүхд тийм суугаар онгоцны нэслэг хамгийн сүүлд нь орсон шүү дээ.
Би ер нь амар юу байдалтай яваашаа. Хариуцлагагүй. Хариуцлагагүй. Ямар ч хариуцлага 0. Охтуудын юу нь болохгүй байна. Охтуудын асуудал юм байна уу юм. Одоо ингээл хамж явж шít. Алхаа явж шít. Хойно ингээд жет мэт дугуй муутай хүмүүс ингээд хойно явж байхад сонсогдсон ш дор гэл. Ерөөс ингээд зам тавьж байдаггүй. Яаж ингээд наад захын юу гэх юм. Ийм мэдрэмж нэг common sense байгаа шүү дээ. Тог хойно дугарлаа. Өө замын тавьж өглөө тийм байх. Мэн дандаа ингээл дандаа. Чам татуулмаар идэм шүү. Гүү. Тийм. Гүм. Наад захын common sense Ягтай байдаг юм охтууд тийм байдаг юм байна. Үнэн сэтгэл Амар тэнэг кино үзэх дуртай. Жишээ Нэг movie мэдгүй аим шиг амар дургүй шүү. Юуг нь үзэж яг тэнцэнээс юу ингээд кайф хийдэг тийм ээ. Яг болдоггүй юм бол биш л дээ. Зөв миний хувьд болдоггүй. Болдоггүй ч жоохон Мэдрэмжгүй байдаг тий. Зэгцэн үед юм. Миний хувьд өнөө зүгээр яг болдоггүй юм хараал хэлдэг. Хараа эмэгтэй хүүхэд ер нь бол хараал хэлэх юм бол зүгээр ингээд гэж боддог. Тэгээд бас эмэгтэй хүн бол тамхи татах бол муухай харагддаг. Тэгээд ер нь л тэгэл хүний гэр бүлийн хүмүүжлээс хамаарна л та. Ер нь бол гэр бүлийн хүмүүжил сайтай байж хат ер нь л тэгээ болно доо. надад тамхи татна уу яа нуу хамаа байхгүй. дугуун зам тавиад өгчлээ. Дугуунд нэг дугуун зам тавиад өгч. Зах юм дугуун замаар алахгүй байх те. Гарцтай газраар гарах уу? Гарцтай газраар. Гарцгүй газар гардаг ч юм баг. Бас нэг яриач тийм. Хоёул өнөөдөр гарцгүй газраар л гараа шүү дээ. Хаа. Соёлын төвөөс. Тэр чинь угаасаа бэлтжижсэн шүү дээ. Санхүүгийн төгсөлт бол яалчгүй бэлтжиж заа. Тэр чинь бол common sense гэхгүй юу? Тийм үү. Тийм. нэг үйлчлэгээний байгууллагынхантай яг ингээд тийм сонио харьцаж марцдаг тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Оо яг тийм хүмүүстэй амар дургу би. Яг ингээд яг зөөгч байлаа. Зөөгчтэй яг ингээд зөөгч тэр ажиллаа хийж байгаа хүн тэгээд ингэж байгаа тэгж байгаа гэдэг гоё хүндэл харцмаар шүү дээ. Би Америк тогтоос зөөгч идэг гэсэн юм. Тэгэл тэнгууд юу нэр хүмүүсийн хандлага амар харагддаг. Тэгэл тэнгууд одоо би эмхтэй үнтэй ингээд жишээ нь хоол идчихлээ мэдчихлээ гэж бодоход ингээд тэр зөөгчийг ингээд нэг өөрөөсөө ингээд тийм нэг жоохон доод зэндаа юм шиг жоохон ингээд зиндархаж харцах юм бол надад амар сонсон. Тэгээ яг нэг тийм тохиолдол гарч ирсэн. Тийм хүмүүс байд юм байл те. Ийм эмхтэй зөвхт эмхтэн баа шүү дээ өөрөө. Тэгээ эмхтэй зөвхч мөгч ингээд харж хурж ирж мэрэнгүүт ингээд цаанаасаа ингээд хямсаагаал тийм хүмүүс байд юм бэл. маа тийм experience үзег юм нөө. Үнтэй зиндархаж харцдаг хүмүүс амар муухай. Чинээ үү? Тэгцэгт байдлах. Яг тэр нэг үйлчлэгээний байгууллагатай л тэр юм байна тий. Гүн надад дахиад нэг юм байна. За. Яг өөрсдөө шидэд идэж шít. Шидэн ч яах вэ? Зүгээр ятаргаа. би ингэдэж шít тэгээд тийм хүмүүс байд ш тэ. Би бол ингэдэж шít тэгэл тийм шууд хэлээд идэг тийм сонио хүмүүс байд шít. Одоо хэлэхгүй ингэж бас жоохон өөрөө мэдрүүлэх гэдэж болно шít. Зүгээр ийм бас ингэ хэлээд идэг хүмүүс байд шít. Мэдрэмжгүй хэлдэг гэх юм уу? Тэгэхэд байгаа юм. Шиддэг хүмүүс юм. Тийм зүгээр одоо зүгээр юм Би лаг. нэг адилхан хүмүүс ч юм байж байгаа. Ингээл янгууд чамынхаа адилхан хүмүүс ч ингээд тийм найзын нэг кейс тэр нэг тиймэрхүү хүнд байд. Бод байдлаа эвлэрч чадахгүй хүмүүс бас хэцүү шүү. Хин чамд бүр амар дургу болтол нь би лаг би хөөрхөн ингээ мэдрэмжгүй юм шиг. Гүү яг тийм specifically юм байхгүй л. Зүгээр юу энэ general Чи үнэхээр үнэхээр сайн хүн байна. Үнэхээр сайн. угаасаа л мэн сайн. Тийм байна, тийм байна. Чи өнөөдөр сайн хүн байна. Чи лага. Яа надаа. Хүнд үзэн шүү дээ. Мантны шил зөгтөх юм яах. Хүнд л тэгээгүй юу? Жаанд нэг сүүлийн 5 минут зүгөө суучиж. Юу? Шүлээ. Тийм үү? Тэг юм да. Монголын хамгийн гоё шил юу лээ? Чи юу гэдэг л хамгийн топ 5 өнүүдний шилний нэг. Би чиний малыг Монголын топ 10 гоё малгаануудын нэгт орох хаа л гэдэг шүү дээ. Үгүй шүү дээ.
Би яг үүндээ Жиж анда. найзуудаагаар шийддэг ш. Та нарыг Жиж шийддэг ш. анда Монголын топ 10 царайлагч та. Йоо, баярлалаа анда. Баярлалаа л. Үгүй би тийм биш ээ гэж аим тийм сонсогчдаг үнэндээ. Тийм биш ээ өөрөө. Би чи амар лаг гэсэн ч үгүй би 10-аас 5 би өөрийгөө мэднэ гэл. Тэгээ чи дараа нь яалаа. Тэ угаасаа араас биш. Аа. За болоо атмоос араас сурга. Тойр ч тойр огт тарч дүнгүй шүү дээ, тэ. Баггүй. Өчтөг үнэ. За. Та одоо энэ дэр жүжиглээд яах вэ? Гуруулаад мэдчихэж байгаа шүү дээ. Гуруулаа тиссэнгүй шүү дээ. Харин тийм. Тиссэнгүй. Юу тисээгүй. Гоорлоо гэж дөрвөлөө Чиний хариултсангүй. Харин тийм. За ёо за нэрл. Мобильчгүй. Хадаа ээжтэй дэлгүй. Чи өөрөө хэлгүй шүү дээ. За нэрлээ. За энерний Зүүр. За. Одоо. Чи нэг яасан? Байж дүүлээ. Мэн стресс гэдэг болоо. За байж за тэгвэл өөр юм за чи зүгээр саний асуудал уулзаад юм байна. Чи яагаасаа үгүй гэж. Үгүй харьцдаг хүн гэхэр чинь яг ингээд гоё харьцдаг хүн яриад байгаа юм шүү. Үгүй. Хаяад гоё дейтэнд явдаг инэ тэрээ тий. Чи хэлсэн шүү дээ би ерөөс дейтэнд явдаггүй гэд. Үгүй зөө харьцдаг зөө би ганц хоёр чат явуулдаг бичдэг. За тэг ганц хоёр чат явуулдаг гэдэг юм байна. Ганц хоёр л. Ста юм. Мен үнхээрстэй. Үгүй чисээ өөрөө эрэхтэй. Маань өстө фильтр гоох хэвээр шууд юмаа ирнэ. Тэр чинь сикс байсан шүү. Үгүй Яг үнтэй. Үгүй өстэй. Ой надад бол одоо чат бичиж байгаа хоёр хүн бол байна. Тэг би үнэн хэлнэ. За. За чам дээр хийдэг байгаа тэгвэл. Нэрийг байхгүй шүү дээ. Нэр гэсэн байж. Угаасаа байхгүй. Нэр байхгүй. Сүүлийн 2 хоног бол би хинтээ юу ч биш үү. За. Сүүлийн 2-3 хоног ч гэсэн хинтээ юу ч биш үү. За. Тэр бол байж. Нэр гэсэн. За тэгвэл охиндоо зэрэг би ингээд тийм. Юу? Наваг бох пепер ингээ байж байна. Ингээс жай болж ирсэн. Зүгээр шүү дээ. Одоо яах вэ тэгээд? Чамд асуулт тэгж тусаад байгаа байж. Гэхдээ за бол мен шалиг байсан. Байсан. За. Шалиг гэх юм уу? Шалиг шал биш. Байсан юм уу? Үгүй чисээ байсан гэсэн үү? Үгүй байсан. Үгүй байсан гэдэг юм уу? Сан гэдэг чи өнгөрсөн цаг нь өчсөн шүү дээ. Одоо биш юм уу? Сүүлийн 2-3 хоног мэн амар том. Ста энэ одоо бэлээ. Зүгээр өндөртлийг. Би бүр тэнэг шаацсан. Амар. Одоо гой сонирхолтой шүү дээ. Яриа л та тэгээд. Одоо чамд харьцаж байгаа юм байна уу? Ингээд ерөөс харьцаж байгаа юм байхгүй. Одоо байвал үдэж танд юу ч байхгүй боо. Охинтой чааталч maatlахгүй. Байха болоо хэр удаж байгаа юм дүүл. Ер нь бол удаж байна. Байхгүй л. Жохо айгүйх энерги шаарддаг шүү дээ нэрин гэсэн. Энийг харьцаж байгаа хоёр. Бэк найз хүнтэй за. Энийг харьцаж байгаа хоёр хүн уржигдэр нэгэнтэй бишээ. Уржигдэр нэг охинтой таарсан. Тэгээ IG-г нааш бичсэн. Тэгээд нөгөөх нь болохоор зүгээр Instagram дээрээс зүгээр бичиж үтсэн. Тэгээд тэрийгэ болт. Тэгээд өөр баг. Ясвэн. Хэдэн охиндээ нэг зэрэг харьцажсэн үү? 2. Ха? 2. За болоорой би хизээ 3 охинтой нэг зэрэг харьцажсэн. 3. За болоорой өстэй шүү. Ингээл Үгүй яа. ингээл явах гэдэг. Окей, хоёрх нь уу? 2 зэрэгээд. За ой, энийг
болчих байна. Дахиад шинээр маргааш болчих. Нэрээ. Маргааш амжих маргааш гээ хөдөө явна. Нөгөөдөр гээ хөдөө явна. Гээ эзэр хүлээ. Мэн яа сүүлийн Наадмын үеэр. Тий, наадмын үеэр их нь би бас зүрх хөдөө явчихна. Манай одоо ургийн баярын уулзалт 2 он. Тэгээ цаашаа шууд булган яваад найзтай. Би тэгээ бас явчихсан тэр. Энд яа. Жон цензуртэй байх. Одоо чиний дугаар 3 удаа бичнэ гэж юу байсан. Цензуртэй байх үлгүүтэй. Гөө за болий. Энийгээ эдитлэхдээ нэлээд цензуртэй. Энэ бэк эдитл нандаа. Анда би яа эдитлчих. Оо энэ Миний ээлжээ. би өмнө хоёрыг эдитлсэн. Би ихний хоёрыг эдитлсэн. Тэгээд одоо миний ээлж. Мэн өөр эдитлчих. Мэн шатсан шүү. Нэр мэн өнгөсөн. Багшаа нөө. Улам өөрийг нөхөд игээд байгаа. Мэн надад гаралтай болцсон. Штой. Ангаа би одоо амар томооцоо. Нэр гисэн. Тэг гарч авчихгүй нэ тэр. За гарлаа. Зөөр тоглолцлоо шүү дээ. Юу? Тэг 7-оос эхлэн 7-оос ирээрээ заа гээд санхүүгийн төгсөлтөөс хойш маань тоглож бол үрж ирж байна. Яг өнөөдөр Ерөнхий өнөөдөр би сүүлийн үед Нэс бай. Юу ч хэлэхгүй. No comment. Мань юм хэлмээр. би зүгээр айл гэж штэ. Тэгээд үнэн бол үнэн штэ энэ тий. Үн тий? өнөө бол Томатоо байгаа штэ тий. Томато байх юм. Томато байгаа л да. Нүгэд. Нүгэ томато болцоо гэж. Ханти гэрээсээ нөгөө томатод болцсон штэ миний яд. Ерөнхий ерөнхий бол биш шүү. за одоо болно. Одоо миний арай амар шараад штэ. Одоо болно ш. Болно штэ. Чи шаруул үү? Гү мэдэг шараа штэ. Чи шараач штэ. Чи намайг цэцэг бол яг нарийн ширийн юмсаа мэдгүй штэ. Чи л. Чи шаашаа. Мань дэмжээлээ. Чи манайхаа сүүлийн Мэн яаж хүн амт шаардлагагүй болтой надад. Чи сүүлийн 5 жилийн амьдрал бүгдийг чи мэдчихсэн. Мэн чамаас нуусан юу ч вэ? Манай дөө сая сүүлийн 2-7 хоног Мэн нина тийш шаачдаг. Мэн бол яалч өөрөөр шаачлаа л гэсэн. Нэг гэдэг хэлсэн. Нэг эвгүй асуултан дээр өөрөөр булаад дээрс бүр болоод дээр цэвлээ шаасан. Мэн дөө чамайг яасан. Мэн өөрөөр тацтай шаасан тийч. мама харуулаад. Үнээр гаралтгүй тацтай. Өөрөөр барил. Ном шилдэг. Анда яг үндэ ингэ байжсэн чи ингээд үзэгчд амар чамд дуртай байв. Заагүй. Үнэнгээ байв. Ада наач надад дуртай. Бүр ой. Пако, пако. Сколько? Бид шуганаас сурцээ. Хаанаас сурцээ бэ? Чи л заа зүг өстэй. Би хараа хаанаас сурцээ. Миний тэгт үнэхээр сонирхолтой амьдарч байгаа юм. Биш үү. За болчихоо. За яг хөө. Мэн бол ажил сүүлийн жил бол үнэхээр өөдрөг юм болоо гэж. Ажил өглөөс өрөвдөл ажил тэгэл ерөнхийдөө амар ажил. Тэгвэл ингээд өөрөөр сүүлийнхээ 1 жилиг ажил гэж штэ. Чи яг өөрөөр 1 жилиг юу гэж яг ямар нэг охин ажил байж бас болно. Тийм. За юу н хоёр үг ажил охин чи өөрөөр юу хөө? Энэ бол нэг хийцтэй бол уусаа байгаагүй штэ. Угсаа энэ хэсэг маань нэг Хийцтэй байгаагүй штэ юм уу? Энэ хоёр үгээр ингээд яг юу л. сүүлийн 1 жил үү? Тийм. Нилээ аялсан юм штэ. Аялал. Гүн За он гарснаас хойш тэгвэл. хичээл аялал. За он гарснаас Хичээл аялал. Он гарснаас биш. Тэ нэг аяллал хичээл. Тэ штэ. хичээлээ гэдэг. SMS давгүй гарсан штэ. Зүв шүү. Хичээлээ ингээд Он гарна гэдэг чинь. Гүй байж та. За. За. Оо. Би нэр чаа подкаст тэгээд Камер онтарнаа. Батлаа тавсан юм аа. Яавсаа сүрдүүлсэн үү? Гүү. Энэ сая сүрдүүлсэн үү наа? Сүрдүүлчих шиг л. За бөө.
Чи ирээд тэр нэг гардах шүү. Ирээд үсээд. Зүгээр л би Дугаараа идэх шүү. Амар гиндас. Чи тэр өөрөө галтраад унж байгаа хгүй. Би 10-аас 5. Тэгснэ. Дараа хүмүүс үзээд амар наа. Заашаа. Уусаа би зүгээр та хэдэд яг үндэ итгэл маазарсан ш. Тэгж байгаа. За 50. Зэлөө. Мэн одоо 2 жилийн дараа энэ подкастт орох юм бол гоё юм яри зэ. 2 жилийн дараах дугаар дээр нь дахиж орох юм бол зэгчээ очиод ингээ 2 жил оюутай амьдралаар амьдраад цаахаа янз бүрийн юм үзчихэд юм зэ. Манай тэр тамирчих байгаа. Энэ үзэгчд намайг амар ер нь гэл бодсон. Яг үндэ өөрийгөө тайлбарлах. За өөрийгөө тайлбарлаа. За бүх юм чөлөөтэй. За. За тайлбарлах. Бүр олон бүр ингэ. Гэхдээ зүгээр тайлбарлаа штэ. Ер нь хөнгөн. Тийм хөнгөн явдалтай гэж байна. Хөнгөн. За тийм тайлбарлаа штэ. Ганц хөнгөн хэр чи яач хөнгөн. Энэ амар хөнгөн гай. Тэгэл ганц үг хэлүүлээл үгэлтэй л дээ чи. Зүгээр за одоо шинээр за. Би бүр нервтэй ших юм. За. Вэмэр энэ подкастны өргөлцөх шүү. Гүү. Амар гоё дуу хийж байна шүү дээ. Дуу хийж л та би үгээ бодоод те. Та бод үснээр шилмэл зүгээ шүү. Стайл. Шилээ зүгээ бороо тааш инээ дэвтэй шээ. Шилээ зүгээ шат өөрөлөөш. Би бас шилтэй очроо байсан юм аа. Яасан шиг амар юм бол биш ээ. Тийм уусаа байхгүй. Юу байхгүй. Зүгээр л энэ шараад байгаа болохлээс амар юм байхгүй. Энд шарсан. Би чамайг тэгж ингэж явдаг гэж юусаа яриаггүй шүү. Би чамайг ингэдэггүй л гэж асуусан шүү дээ. Мэн шарагдаад байна. Тэ өөрөө галтарч бодсон шүү дээ. Бэк мэдэн бодолж орчлаа. Тийм үү. Зөв юм уу дүүлэр нь? Юмст ингэж байгаа. Чи өөрөө нам мэдэн бодолж гэж орж байна. За хэлтээ. Гэж. Энэ хоёр яалчгүй жоон шаралт явагдаад байгаа. Тодорхой хэмжээгээр байгаа. Мэдхгүй андаач. Навтай ороо. За жоохон хатгаа байна. Нэлээд хатгаа байгаа шүү дээ. Жоохон л гэж. Тэг би яаж байгаа дугаас нэг ярьж мэрх дээр сайн биш болохоор хатгуулаа. Би бүр амар хатгуулаа. Тэрэндээ өөрөөр хатгаа яваа ш. Би яг зөв юм мэдэн бодлоо. За эсвэл. Мэдэн бодлоо. Яаж нөр бүгэлтэж байгаа юм гизүү. За тэгээд тэгтээ гоё фаны гоё. За ингээ өндөрч бороо би бороо болж байгаа шүү. Нэг тоож үздэг юм уу энийг? Амар чухам юм ярьсан биш үү? Талаас хүмүүс өдөө гарах үлгүй. Тийм. Мань рил оруулаад тэгэл. Гайгүй те. Гурван мэдээ. Чам дээр бол зөндөр ил. Ан дээр нь орон мэдээ сайт нэг сая хүн л өцөх. Тэрний гişүн шийдэлнэ. Тий. Нөгөө нарага шарсаад л. Гоё гэнда. Залуу үе сайхан биш. Сайхан гоё шүү. Чөлөөтэй гоё шүү. Тий. Йоо, би яачаа өөрөө тайлбарлаж чадахгүй юм. Гүчиг дуу дандаа зүгээр л ингээл хайх юм уу? болохгүй юм те. Болно хамаагүй ингээд шууд унтраа шиг амрах юм алгаас. За баяртай гэл. Бэж. Бэж. Одоо амар гал асчлаа ш. Жохон ингээд тэ конес фильмаа гэдэг харин нэг бүү хэлэл дуусгая л та. Одоо ганцаа хөрхөөс идэв яриа л дуусгая. Чи тайлбар хэлэхгүй юу? Хөрхөөс идэв яриа л. Гэхдээ чи гоё тайлбар хэлэл тэгэл дуусгая. Үгүй бол ингээд дуусгая. Тайлбарлах хүмүүс байныг байх биш. Үүн л юм чинь үү? Юу ч худлаа гэдэг юм. Гэхдээ саяны тэр чиний би яадгүй маадгүй 2 чинь 2 үний юм уу? Чанд боддог байна тий.
Ямар муухай юм бэ те? Эмбэр ойсоо наа бүтэн 2 жил рейж бэлч. Рейж бэлтлээ. Саяхан хийж байж ш. Вирэж би тэгээгүй шүү дээ. Зүгээр чи өөрийнхөө амнаас 2 охинтой зэрэг харьцаж байгаа л гэжтэй. Нэг удаа 2 охинтой зэрэг харьцаа дараа нь тэрийг дуусгаад гараараа те 2 Гэхдээ тэрийг би тайлбарлаа. Бэк өөр хідэн үнтэй зэрэг харьцажсэн бэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэр чинь би за 2 үнтэй л зэрэг харьцажсэн шүү дээ би дээдэлтэй. Гүлгүн. За тэгээд үнэ за Тэнгүүт энэ өөдөөс үнэн юм уу гэдээ орж ирж байгаа байхгүй. Чи үнэн гэж мэдэн чи зүгээр сонсч. мэдэн да. Тэр чинь Гэхдээ нэг ганц 2 удаа 2 үнэтэй зэрэг харьцажсэн л байхгүй. Тэгээ би тэрийг тайлбарлахдаа 2 гэд буруу л хэлчихлээ л тээ. Тэгээд тэрнээсээ болоод мань өөрөө булаа дээрээс нь цемплээд яа битгүй. За тэр бол тийм биш юм шүү. Хөнхөө. Гол нь тэг яг энэ залруулж байгаа хэсэг нь рил болгож оруулаарай. Энийг л өгч ял. Энийг чихүн тааж үзэхгүй шүү дээ. Авшиж. Үгүй тийм истэ одоо бас мэд яд бөөд нэг рил гаргах ч мань цаг судаг хгүй. Тэгээд за одоо яа амар хөрхөө сэдв яриад басгая. За чам санаа байна уу? Чи анда манс нэг утга асуулсан. Манай бүр рил хийхэр. Мань яг өмнөд. За тэгээ нэг чи шүү. Юу згсээс юу гэж тооёроос байна. Чи нөгөө гоё асуултаас авах юм уу? Нөгөө амар гоё битэй трансгендер гэдэг. Гоё асуулт. Чи угаасаа байдаг асуулт шүү. Миний асуулт болох юм. За энэ згсээс мэдж байгаа. Згсэн асуусан бох тээ. Юу вэ? 10-аас 1 эмэгтэн. За. Тэр нь ерөнхий Дуэйн Джонсонтой адилхан царайтай. За. Тэгтээ эмэгтэн. Ер нь бол за. Нөөх нь 10-аас 10. Яг л эмэгтэн хүн зөв. За. Гэхдээ хэцүү. Хэцүү юм чи. Sausage-тэй. Sausage-тэй. Тэрийг ахуулаагүй юм уу? Ахуулаагүй. Трансгендер биш үү бүр? Трансгендер мөмтэй ерөнхий гэхдээ sausage-тэй трансгендер. Яа. Нөөх нь болохоор Дуэйн Джонсонтэй ер нь яг Дуэйн Джонсон. Гэхдээ sausage-гүй. Sausage-гүй Дуэйн Джонсон sausage-тэй хин гэх юм бэ? Scarlett Johansson. Scarlett Johansson. Наач ямар хэцүүс. За гэлз энийг хариулъя. За. Бовтой эмхтэй юу, бовгүй эрэхтэй юу юм шүү дээ. Ямар хэцүү юм бэ? Ялын чаас ер нь гомо олж тоосон юм биш үү? Эмхтэйг сонгоч юу? Дуэйн Джонсонтой гонтох юм уу? Sausage-тэй. Sausage-тэй гэнэ үү? Мен яг ингээд Гей. тэр Дуэйн Джонсонтой боломжгүй. Тоор яах юм? Би мэдээдэн зөв. Амар ихэ бодоод таа. Yes. Дуэйн Джонсон сонгоч. Дуэйн Джонсон гэсэн. Ажид Дуэйн Джонсон сонгох юм уу? Би нэг сонгохгүй гэж гүрийх юм болов гэж бодчих. Энэ асуултны гол хариулт нь гүрийд өгөх. Үнэхээр Дуэйн Джонсон. Бүр залхахтал нь сонгохгүй л. Вэ л аль юм? Өө за чи зүгээр агаараа. Яс юм бэ? Чи бүр яг би бүр амар тоо санцаа заа. За ийшээ manipulate орж ирж шүү. Үгүй чи өөрөө тэгсэн шүү дээ. Аим би яг нөгөө саний асуулт биш шүү дээ. Чи надад асуултанд өөрөө чи трансгендер гэж хэлчихсэн шүү дээ өмнө жил. За ийшээ бүр намайг manipulate хийх гэдэг унтлаа. Би бол энэ асуултнаа хариултыг гүрийд манай клубийнхэн бөөнөрөө сонсч сэдэлэг клуб дээр тоглолтдог байсан шүү дээ. Энэ бүр чи нөгөө specific юм аа. Дан detail нь орж ирээ. Бүр ингэж үзэгчдэг manipulate хийх гэдэг шүү дээ. Нэм зүмэн. Та манай клубийнхэн бүгдээрээ л тэр Дуэйн Джонсон бол боломжгүй. Өчрээр садарсаар байгаа таалаа да. За. Чи өөрөө тэгж хэлсэн шүү дээ. Бүгдээр мэдчихэж байгаа. Одоо би групп чат руу очиод одоо асуух уу? Тэгээ би групп чат руу скриншот хийгээд асууснаа баг оруулсан жаах.
мэдгүй. За одоо энэ хаяа. Ачаар тэгж илээгүй. Хөнгөн асуултаар дуусгая гэж яхад. Малаа асуу гээ. Асуулгуулаа шээ. Тэгээд аль нэгийг сонгохдоо би бол баг эргэлзээгүй л Йохансон баха. Юу Йохансон? Чи сая Йохансон гэх юм уу? Аа. Дуэйн Джонсон. Боломжгүй үстэй. Яг ганц удаа л шүү дээ, тэ. Би бол Дэвэн Джонсон юм болохоор яг эмхтэн хүн байгаад байгаа шүү дээ. Зүгээр л маш яг эмхтэй царайгүй үстэй. Царайч Дуэйн Джонсон үстэй ер нь. Тэ. Дүүс эрэгтэй хүн байгаад шүү. Би бол тийм боовтой хүнтэй бол гэх юм бол би бол өөрийгөө цааштай эрэгт 100% эрэгтэй нэр мэдрэхгүй байхаа. За чи зүгээр нэг сонгоод найдлаа. Чиний харж байгаа юм чи үлдэн штэ. Тэнгүүд мань бол тэр соосожийг харахгүйгээр болно. Харахгүйгээр тэнгүүд тэр Дуэйн Джонсон ч өөдөөс чаанда чамайг хид нугалцсан юм бэ? Тийм байвар бак зүгээр. Тийм эргэтэн өөдөөс ч хараад штэ. Тийм ч юм уу дуугараад штэ. Тэр хүний дээр чи хөдөлж нэгвэл андаа чи юу вэ? Мэдхгүй юм да, мэдхгүй. Манд нь бол үнэхээр төсөөл боохгүй нөө. За. Дуусахгүй. Дуусгая ёо. Чи энэ нэр үлдлээ штэ ингээд. Энэ зүгээр хуцаад. Би өөр яалах гэдэг юм даа. Жоо засвар хийхгүй юм уу? Яаж засвар хийх юм? Чи нэг жоо өөрийгөө тайлбарлаа. Би булаад их юм болив. За би тайлбарлаж юу. За сонсоо. Би очроод олон жил ажиллаа. За. Энэ хүн бол сайхан залуу. Өөрийгөө мэддэг. Тэмүүтийн амар явдалтай бол бас биш. Тий. Басны яваач зүг биш гэхдээ бас биш л гэлээ шүү. Бас биш гэдэг. Чи анда яг гэмтэй юм шиг хэлбэлцээд. Гүүг хандаа мен одоо хүн болгоны үгэн дээр ажиллаа. Sorry. Энэ айгуу сэтгэлтэй хүн зөв хүн гарч ирэхгүй болохоор л зөв найгаал яваад байгаа төдий. Тэгээл бол. Таац нэг ийм хүн байсан байжээ. Хүний дээд цагаан цаас гэх нь хайши. Сүүн цагаан сэтгэлтэй. За миний ханд бол цагаан цаас. Сүүн цагаан сэтгэл. Тийм ээ. Сэтгэл нь цаас нь бол ер нь жоохон тийм stripe markтэй жоохон zebra маягийн тийм байж болно. Beige шээ. Ярьжсэн. Манай зэгтээ бол ерөөсө хотлоо ярьдгүй юм байгаа шүү гэж шавлдаас л. За манай подкаст ингээд цав цагаан цаас шиг л хоёр хүн орж ин тэ. Зебра гэлөө. Яал нь хэлээд. Beige хоёул beige юм уу? Бланк юу штэ цагаан штэ. Цав цагаан юм штэ тий. Цагаан биш үү? Иймэрхүү л. Манай хоёр бол өөрсдөө ингээд ингэж би нэгээд дүгнсэн байна. За тэгээд энэ хүртэл үзсэн баярлаа. Баяртай. Дараагийн дугаараар уулзъя.